хэвлэлийн эрхчлөлтөй холбоотой гол асуудал бол эдийн засгийн асуудал байдаг. Эдийн засгийн эрхчлөлөөгүй бол хэвлэл яг өөрөө бие даасан байдлаар туулга илэрхийлэх боломжгүй байдаг. Тэгэхээр өнгөрсөн жилүүд харахад бол яг энэ хуулийн 6-гийн 5 дээр төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн этгээнд нь одоо өөрийн үйл ажиллагаа сурчлагаар бол тусдаа тендер зарлахаар заасан байна л да. Тэгэхээр энэ дээр би зүгээр тоо асуухсаа одоогийн байгаа тоог нийт хэвлэл мэдээллийн зах зээл хэдэн одоо ямар хэмжээтэй зах зээл байдгийг эндээс төр болон тусдаа төрийн байгууллага болон төрийн өмчт болон орон нутгийн өмчт компаниудын энэ хэвлэл мэдээлэл зарцуулдаг үнийн дүн ямар дүнтэй байд юм бэ? Энэ талаар мэдээлэл өгөөч. Хоёрдугаарт нь энэ хуулийн дээр бас агуулгын хяналт цензуртэй холбоотой асуудлууд бас дурддагдсан байгаа. Тэгэхээр бидний ер нь бол судалгаагаар бол 70 гаруй хувь нь сошиалоос мэдээ авдаг. Тэгээд авж байгаа мэдээллийнх бараг 70 гаруй хувьд нь итгэдэггүй худлаа мэдээлэл байдаг гэсэн одоо хариултууд өгсөн судалгаанууд байдаг. Тэгэхээр эндээс харахаар бид нар бол энэ алгоритмууд дээр одоо жишээл бусад ийм сошиал медианууд дээр үнэлж мэдээллүүдээ авч энэний цаана ямар алгоритм ажиллаж байгаа гэдэг нь буцаагаал яг энэ мөнгөтэй холбоотой мөнгө төлсөн хүмүүс илүү жишээл мэдээллүүдэнд өгдөг. Эсвэл өөр тодорхой энэ алгоритмууд яаж ажилдаг талаар та хэд мэдээлэл авах боломж ч юм уу энэ чиглэлээр ажилласан үйл ажиллагаа байгаа юу гэсэн ийм хоёр асуулт. За ажлын хэсэг хэн хариулах вэ? 5 номерын микрофон. За хэвлэл мэдээллийн зах зээл өөрөө яг бусад зах зээлтэй харьцуулбал маш ядмаг хэцүү. За 400 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаагаа доктортой явуулж байна гэдэг статистик байдаг хэдий ч энд яг одоо үнэхээр эдийн засгийн хувьд бие дааж хараа тусаар ажиллах нөхцөл боломж маш хязгаарлагдмал. За гол орлогын зах зээл бол зар сурталчлагч нараас 10 жилийн өмнө гол их усүр нь орж ирдэг байлаа. Өнөөдөр энэ нөхцөл байдал маань өөр болж төрийн байгууллагуудаас гол одоо санхүүжилт буюу дэмжих энэ нөгөө мэдээлэл сурчлагын зардал орж ирээд байгаа нь өөрөө нөгөө эдийн засгийн утгаараа хэвлэл мэдээлэл одоо бие даасан хараа тус байдлаа ингээд улам бүрээ алтж байгаа нэг юм сул тал байна. За энэ зах зээлийг бүрэн дүр зургаар нь судалдаг статистик болоод рейтингийн судалгаанууд бас төдийл амжилттай явж чадахгүй. Яг үнэхээр одоо хэдэн төгрөгийн одоо зах зээл эргэлдэж байгаа бол энэ бас харилцан янз бүрийн мэдээллүүд байдаг. Энэ бас өөрөө ил тод биш байгаад байна. Тэгэхээр бидний хувьд хэвлэл мэдээллийн салбар өөрөө маш хүнд нөхцөл байдалд байгаа учраас энийг бид нар яг энэ нийгмийн дэд системийн хувьд одоо босгож ирэхтэй энд өөрийнх нь үүрэг хариуцлагыг нь одоо өнөөдөр бас олгож оногдуулах энэ нөхцлөө хийхэд нь одоо туслах хэрэгтэй байна. Тэгэхээр нэг талаас төр өөрөө гол одоо дэмжигч санхүүгийн хувьд дэмжигч нь болсон, нөгөө талд гол өрсөлдөгч нь болсон ийм нөхцөл байдал мэргэжлийн сэтгүүл зүй редакцтай хэвлэл мэдээллийн байгууллагуудад бол цаашаа өндийхэд маш хүнд одоо ийм цаг үе байгаа учраас бид нар энэ ялгаа цагийг энэ хууль дээр нэлээд оруулж ирэхээр бол бас хичээсэн байгаа. Дараа. За сайн зэрэг гүшүүн. Эг төвшин гүшүүн. Тэгэхээр уулын санхүүжилттэй холбоотой юм дээр зүгээр нэлээд дөрвтэй арга хэмжээ авахгүй бол засаглалын хувьд бол одоо жишээлбэл улсын нам бол нэлээд үүрэг оролттой болсон. Одоо улсын хурал нь бие даасан үйл ажиллагаа явуулахад бас нэлээд төвөгтэй болсон. Засгийн газар бүхэлдээ одоо жишээлбэл улсын хурлаа бараг хянах хэмжээний давхар дэлтэй олон сайд нартай болсон. Тэгэхээр энэ их эрх мэдэл төвлөрч байгаа үед бол уулын энэ тэнцвэрийг одоо бага хэмжээгээр хязгаарлах зүйл нь одоо энэ хэвлэл мэдээлэл байгаа. Гэхдээ яг энэ үүргээ эдийн засгийн асуудлаасаа болоод хангаж чадахгүй байгаа учраас тэгэхээр бид нар яг зүгээр яг бодит байдлаар цаад хөрс суурь нь хангагдахгүй учраас зүгээр ингээд бэлгэдлийн шинжтэй болол ингээд явах шинжтэй байна. Тэгэхээр улс төрийн хувьд эсрэг үзэл бодолтой хүн рүүгээ дайрдаг, трол арим санхүүжүүлдэг энийг төсвөр татвар төлөгчдийн мөнгөөр хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ байдлаас яг энэ хууль гарч чадна гэдэгт бас эргэлзээтэй л байгаа юм. Тэгэхээр яг тэр цаад эдийн засгийн саяын тоог л олж авал хэрвээ байдаг бол өгөөл зүгээр. За алтан гэрэл гүшүүн. Алтан гэрэл сайд хариулъя. За их төвшин гүшүүн хөндөд байгаа асуудал бол бидний юмштай байнга ярьж байгаа асуудал байгаа. Тэгээ яагаад бидний төрийн байгууллага болоо төрийн өмчт компаниуд ингээд сонгон шалгаруулалт үе тендер үндсэн дээр энийг ингээд шалгаруулах гээд байгаа гэхлээр яг үндсэндээ нийгмийн хариуцлагын хүрээнд гэдэг юм уу? Олон юмны далбаан дор нэг үйл ажиллагаа явуулахдаа тэрийгэ сурталчилж байгаа нэрийн дор гаргаад байгаа мөнгөний задаргааг бид нар тооцох юм боломжгүй юм байна.
төрийн өмчийн одоо олон тэрбум их найдар тоологдох орлоготой компани нэлээд олон тэрбумыг ингээд нийгмийн хариуцлага хүрээнд гэдэг юм уу үйл ажиллагаа явуулчаад тэрнийхээ багахан хэсгийг тэр дотроо тавиад хэвлэл мэдээлэлийг тавьчаад ингээд явж байгаа энэ тоог бид нар нийлүүлэх болцоогүй юм байна. Тэгэхээр бид нар ямар ч байсан хоригдж өгье. Та нар ямар ч нээлттэй сонгон шалгаруулаа. Тендер зардал энэ олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл дунд нь зардал мэдээлэл үг ингэжээж яв гэдэг зарчмыг л бид нар эхний ээлжинд тусгаад байгаа. Дагаад ярих юм нь ерөөсө бусад хуулиуд дээр ч гэсэн одоо хэмнэлтийн хууль дээр байдаг юм олон хуулиуд дээр олон зохицуулт хийж энэ асуудал зэгцэрх юм бэл бид үндсэн зарчмаа л нэг юм хийж байгаа юм.